Сайн байцгаана. Солонгаа агшин байна. За энэ хоёр хэн бэ? Бид нэр өнгөрсөн 7 хоногт үзсэн тийм ээ. Адам, Ева хоёр. Адам, Ева хоёр маань сайн мөг мэдүүлэгч модны жимснээс эзнийхаа дараа яасан бilé? Эдийн цэцэрлэгээс хөөгцсөн шүү дээ. Яагаад хөөгцсөн юм болоо? Тэд бурханд амласан амлалтаа биелүүлээгүй учраас тийм ээ. За энэ хоёр маань сайн мөг мэдүүлэгч модны жимснээс эзний дараа юу болсон бilé? Гим нүгэл тэдний зүрх сэтгэлд урсан орсон байна. Адам, Ева хоёр маань гим нүгэлтэй болсон гэсэн. Энэ цаг мөчөөс эхлээд үхэл гэдэг шийтгэл бидний амьдралд бий болсон байна. Тэгвэл найзуудаа та нар магадгүй ингэж бодож магадгүй тийм. Би сайн мөг мэдүүлэгч модны жимснээс эдээгүй мөртлөө яхаараа гимтэй болно гэж. Бүгд хамт нэг ишлэгийг харъя. Ром 5:12 багшин чангаар уншиж өгье. За Ром 5:12 нэг хүнээр ертөнцид нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үлдснээр үхэл нь бүх хүнд иржээ. За юу гэж хэлсэн бэ? Нэг хүнээр дамжуулаад энэ дэлхий тэр чигтээ нүгэлтэй болсон байх. Тэгвэл бид нар бүгдээрээ Адамын үр удам учраас бид нар ч бас гим нүгэлтэй байх юм. Гмийн шийтгэл бол үхэл гэж Библиэлд хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр найзуудаа би болон та нар үхлийн шийтгэлээс мултарна гэж юу? Гмийн шийтгэлээс мултарна гэж юу? Үгүй. Хизээч мултрахгүй тийм үү? Адамаас хойш энэ дэлхий дээр маш олон хүмүүс бий болсон тийм ээ. Тэгээд тэр олон хүмүүс бүгд гим нүгэлтэй учраас гим нүглээсээ болоод үхэж байгааг харахтаа Бурхны зүрх сэтгэл маш их өвдсөн байна. Тэгвэл найзуудаа та нар гим гэж юу болохыг мэдэх үү? Та нар өөрийнхөө зүрх сэтгэлд байгаа гмийг өмгийж харж үзсэн үү? Гим ямар өнгөтэй байдгийг? Гим ямар хэлбэр төрстэй байдгийг? Та нар харж ирсэн үү? Би л ерөөсөө харж байгаагүй. Ягаад гэвэл гим нүдэнд харагддаг учраас. За. Тэгвэл энийг харж байна уу? Адам Евагаар улбаалаад тийм ээ. Адам Ева хоёроос хойш энэ дэлхийн бүх хүн төрлөختөн гим нүгэлтэй болсон байна. Гим нүгэлтэй хүмүүс Бурхны хаанчлалд орж чадна гэж юу? Хизээж чадахгүй. Харин Бурхан нэгэн аргыг биднэрт зааж өгсөн байна. Тэр ямар арга вэ гэхээр бүгдээрээ Ром 5:8 дугаар ишлэлийг хамт харъя. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө өгснээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тэгвэл Бурхан биднэрт гим нүглээс чөлөөлөгдөх нэгэн аргыг зааж өгсөн байна. За тэр нь юу вэ? Багш сая хэлсэн тийм ээ. Адам, Ева хоёроос болоод энэ дэлхий тэр чигтээ гим нүгэлтэй болсон. Яагад гэвэл бүгдээрээ Адам, Евагийн үр сад учраас, үр удам нь учраас бид нар бүгдээрээ гим нүгэлтэй төрсөн байна. Харин Бурхан энэ дэлхийн бүх хүн төрлөختөнд үнэхээр хайртай учраас нэгэн аргыг олсон байна. За тэр нь ямар арга вэ гэхээр та нар хайр гэж мэдэх үү? Хайр ямар хэлбэртэй, ямар өнгөтэй, ямар зүйл байдаг юм болоо? Та нар хайрыг нүдээр харж ирсэн үү? Нүдэнд харагддаггүй те? За тэгвэл хайртай хүндээ хайраа харуулахын тулд яаж илэрхийлэх вэ? Зорх уу? Хайр ямар байдгийг мэдхгүй юм чи зорж чадахгүй шүү дээ. Харуулах уу? Зүрхнээсээ гаргаж ирээд ингээ харуулах уу? Тэгсэн ч харагдахгүй шүү дээ тийм ээ. Хүмүүс би биэндээ хайртайгаа яаж харуулах юм? Цэцэг өгдөг тийм. Хайртай хүндээ цэцэг өгдөг. Бас хайртай хүндээ бэлэг өгдөг. Хайртай хүндээ шоколад өгдөг биш үү? Тэрүүгээр нь дамжуулаад энэ хүн надад хайртай мээр гэж мэддэг тийм ээ. Яг тэрнтэй адилхан Бурхан биднэрт хайртайгаа харуулах
өөрийнхөө хүү хүний биед тийм ээ оруулаад Есүсийг хүний биеэр энэ дэлхий рүү илгээсэн байгаа. Тэгснээрээ дамжуулаад хүмүүс Бурхны хүүг нүдэрээ харж болж гин, сонсож болж гин, мөн түүнд хүрж болж гин тийм ээ. Тэгвэл Бурхан өөрийнхөө хайрыг өөрийн цорын гац хүү Есүсийг энэ дэлхий рүү хүний биеэр илгээснээрээ өөрийнхөө хайрыг харуулсан байна. Тэгвэл тэр Есүс нь ирээд юу хийсэн болоо? Бүх хүн нүгэлтэй гэж хэлсэн тийм ээ. Энэ дэлхийн бүх хүмүүсийн гэм нүглийг Есүс өөр дээрээ авч бүх нүглийг өөр дээрээ тохоод тэр модон загалмай дээр цовдлогдсон шүү дээ. Өөрийнхөө ариун намдан цусаа мурсгасан байна. Загалмай дээр Есүс цовдлогдсон. Үхэхээс өөр аргагүй байсан. Үхэхээс өөр ямар ч замгүй байсан бидний төлөө Есүс загалмай дээр цовдлогдсон. Тэр Есүсийн хайр загалмай дээр яасан бах нь? Бий болсон байх нь. Бурхан өөрийн хайраа өөрийнхөө Есүсийн цусаар өөрийнхөө Есүсийн амиар бидэнд өөрийнхөө хайрыг харуулсан байх нь. Тэгээд тэр Есүс яасан бэ? Биднийг тэнгэрт орших Бурхан эцэгтэй холбож өгсөн байх нь. Тэгвэл энэ хайрыг бид нар Есүсийн тухай мэддэггүй, Бурханы хайрыг огтоо мэддэггүй тэр хүмүүст хуваалцах хэрэгтэй байна. Өөрөө ганцаараа Есүст итгээд, өөрөө ганцаараа цуглаанд яваад ах уу? Есүсийн хайрыг олон хүүхдүүдэд, найзуудтай, аав ээжтэй, ах дүү нартай бид нар Есүсийн хайрыг дамжуулах хэрэгтэй. Есүсийн тухай ярьж өгөх хэрэгтэй. Тэгвэл хамтдаа залбирцгаах уу? Бурхан эзэн минь ээ. Биднийг үхээс өөр замгүй байхад өөрийнхөө цорын ганц хүү Есүсийг бидэнд бэлэг болгон илгээсэнд баярлалаа. Та өөрийнхөө хайрыг Есүсээр дамжуулан харуулсан шиг бид нар ч гэсэн найзуудтай Бурханы хайрыг дамжуулдаг хүүхдүүд байлгаж өгөөч гэж хамтдаа залбирцгаая. Хайрын Бурхан минь таньда баярлалаа. Адамаас болоод энэ дэлхийн бүх хүмүүс гэм нүгэлтэй болж үхэхээс өөр замгүй болсон шиг ганц Есүсээр дамжуулаад энэ дэлхийн бүх хүн аврагдах боломжийг та нээсний төлөө талархаж байна. Та бидэнд үнэхээр их хайртай учраас цорын гац хүү Есүсийг бидэнд илгээж тэр Есүс миний гэм нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон нас барж дахин амьснараа Бурхан танд итгэх тэр ивэл ерөөлийн үд хаалгыг нээж өгсөнд баярлалаа. Бурхан минь ээ, бид нэр бусдад таны хайрыг дамжуулдаг хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ дараалцгаая. Баяртай.